Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Чөтгөрийн анги танхи юм. 7-8 жилийн өмнө оюутнууд гинт олширсноос шалтгаалж манай сургуульд шинэ анги хичээлийн танхимууд нэмэх шаардлагатай болов. Хуучин сургуульд А-гаас Г хүртэлх ангиудыг нэмж барив. А, Б, В ангиуд ямар ч асуудалгүй анги засвар нь дууссан бол Г ангийн засвар дуусах боломжгүй мэт байв. Барилга засварт оролцсон хүмүүс гэмтэж бэртэн зарим нь бүр гэнт нас барна. Засварын үеэр цөөнгүй сонин зүйлс тохиолдож байв. Ангийн засварын ажил нэг юм дууссан. Гэсэн ч нууцлаг зүйлс өрнөж, өнөөх нь лекц орж байхад ч тохиолдох үе бий. Хичээл эхэлснээс 7 хоногийн дараа лекц орж байсан Д ангийн багш зүрхний шигдээс дуртав. 7 хоноод тэр багш өөд болсон. Өөр багш нар ч хичээл зааж байхдаа өвдөж эмнэлэгт хэвтдэг болов. Үүний дараа л юм болгоныг санамсаргүй тохиолдол гэдэг байсан хүмүүсийн бодол өөрчлөгдөж ангид ямар нэг муу ёрийн зүйл байгаад итгэж эхлэв. Бүгдээрээ айж байлаа. Хичээлийн жил эхлэх болгонд энэ ангийг шинэ оюутнуудад хуваарлж чаддаг байсан юм. Жил бүр тэр ангиас нэг оюутан нас бардаг байлаа. Оюутнууд тэр ангийг чөтгөрийн анги гэж нэрлэдэг болсон. Хавар болж ангиудыг дахин шинээр хуваарлав. Ангиудын хуваарлтыг зарлалын самбар дээр хаджээ. Би зарлалын самбарыг харахаар очлоо. Самбарын өмнө ясуудаа байсан юм. Сарайн хувгаа цайжгсан мэдээллийг уншиж байлаа. Юу болов вэ ясуудаа гэж би асуув. Чөтгөрийн анги гэж чичирхийлсэн хоолоогоор хэлнэ. Тэр өөрийнхөө нэрийг зарлалын самбар дээр заав. Түүний нэр Г ангийн оюутнуудын дунд бичигдсэн байлаа. Тэр чөтгөрийн ангийн оюутан болжээ. Үүнд санаа зовоод хэрэггүй гэж би тайвшруулан мөрөн дээр нь алгадав. Юу? Би зарлалын самбарыг анхааралтай уншиж өөрийнхөө нэрийг Г ангийн оюутнуудын дунд байгааг болж харсан юм. Би ч бас Г ангид хуваарлагдчихэ гэж би хариулав. Би азгүй учраас Г ангид хуваарлагдаж магадгүй гэж бодсон л доо. Тэр ч ясаар боллоо гэж тэр хэлв. Чи зүгээр тэгж төсөөлсөн байхаа. Би харьцангуй азтай байдаг ч гэлээ Г ангид орсон байна. Аз эз дээр бүх юмыг хамааруулж болохгүй. Болох ёстой юм л болсон гэж би бодлоо хэллээ. Магадлал гэж тэр дуугарав. Уруугаар аач байж болно. Азгүй дог сонголоо гэхэд илүү их азтай таарах магадлалтай. Накагава чи азтай хүн юм. Би бол багасаа л азгүй тоон дээр таардаг төрлийн хүн. Гэсэн ч энэ нь илүү их аз байж болно гэж би боддоггүй байсан гэж тэр хэлв. Тиймээс би ойлгож байна. Энэ намайг л онилсан байх. Г ангийнхны олон оюутнууд дундаас мэдээж би золиосон сонгогдож таарна. Чи хэтрүүлж бодоод байна. Хичээлийн жил эхэлж байхад би хийд тэр өөрийн хувь заяаны сугалааг сугалсан юм. Түүн дээр аимшигтай гэсэн үг гарч ирсэн. Хичнээн удаа шинийг сугаллаач аимшигтай гэхээс өөр үг гарч ирээгүй. Энэ жил Г ангийн хараалаар би өөхөн зайлшгүй гэж тэр айсан хөнгөр хэлв. Бүгд санамсаргүй тохиолдолдоо гэж би тайвшруулах санаатай хэллээ. Чи сайхан сэтгэлтэй учраас ингэж хэлж байгаа бах. Гэсэн ч удалгүй би түүнд дундууцаж эхлэв. Тийм ээ үнэн. Би муу зүйл боддгоо учраас үргэлж азтай байдаг гэж би түүн рүү хашгирав. Би азгүй тог дахиад сонгосон гэж гувхаа зайжгсан царайтай тэр хэлв. Тэгэд сургуулиас гараад гүйчихсэн юм. Энэ бол ясуудаг харсан сүүлийн мөч байв. Тэр өдөртөө машины ослоор нас барчихсан. Ясуудагийн өгсөн тухай би анх сонсоод яг л миний таамагласан шиг зүйл боллоо гэх бодол төрж билээ. Тэр энэ жилийн азгүй хүнээр тодорсон юм. Үүний дараа хүмүүс аажмаар ясуудагийн үхлийг мартаж бүх зүйл хэвийн амьдралдан орж ирлээ. Би ч бас тэдний дунд байсан. Гэтэл 3 хоногийн өмнө сургуулаас гэрлөө буцаж явтал годомжны болонд ясуудаг би олж харсан юм. Тэр цүнхэн үржигсэн миний өмнө алхаж байна. Яалтчгүй ясуудаа байсан. Би ясуудаа гэж нэрээр нь дуудав. Гэсэн ч тэр сонсцоход хамаг хурдаар гүйчихсэн. Би ч бас араас нь хөөв.
Араас нь хөөсөөр төв годомж руу орлоо. Болгоомжтой гэж араас хин нэгэн хашгирахыг сонсов. Машины торомслог чимээ бүр түүрхэн сонсогдсон. Осолд өрдснөөс болж би маш удаан эмнэлэгт хэвдэж угаад босч ирсэн юм. Харин бүрэн эрүүл болох үедэн нэг зүйлийг маш сайн эргэн саналаа. Яг үнэндээ Ясуда хизээч гээ ангид ороогүй юм. Тэр олон жилийн өмнө нас барсан байсан. Магадгүй энэ хичээлийн жилийн хохирогч нь Ясуда биш, би болол та. Метроны өртөөн дөх гар. Нэгэн эрэхтэй метроны хүлээлгийн давцан дээр зогсож байлаа. Ингэхдээ цаг өнгөрөх гэж хөгжим сонсох, ном уншихыг илүүд үздэг. Гэсэн хэдий ч өнөөдөр зүгээр л төмөр замыг ширтгэж байв. Тэгээд гэнэт төмөр зам болон тавцангийн дунд нэг зүйл угааг тэр анзаарчээ. Яалтчгүй хүний гар байхын тэр тавцангаас зүгдсэн хоёр гар зугууч байна. Хин нэгэн төмөр зам руу унчаад буцаад тавцан руу авирах гэж байна уу гэлтэй. Ойролцоо байх өртөөний ажилтан хөдөлгөөнгүй зогсно. Тэр ердөөч анзаарахгүй байгаа бололтой. Тэгэхээр энэ жинхэнэ үү эсвэл хийм хараад байна уу? Энэ эрэгтэн хувьд анх удаа л ийм хачин жигтэй зүйл гарч байгаа юм. Айхаас илүүтэй гайхаж эхлэв. Тиймээс тэр урагшилж давцангаас доошоо төмөр зам руу харахаар хөдлөв. Гэнт хин нэгэн мөрнөөс нь арагш огцом татлаа. Дараах нь өндөр хурдны метро өртөө рүү давхин орж ирэв. Тэр метронд мөргүүлэхээс үсний зайтай л зөрсөн байх. Өртөөний ажилтан түүнийг загнаж өөхмээр байна уу чи? Үгүй тийм зүйл биш. Метро ирж байгааг зарласангүй штэ. Өртөөний ажилтан үүнийг сонсоод гайхсан дүр үзүүлж метро ирж байгааг зарлагдсан. Би бас өөрт чинь замаас холвэ гэж сануулсан гэв. Өнөөх эрэхтэй яахаараа сонсоогүй байдаг билээ гэж гайх юм. Тэднийг ажиглаж байсан дунд сургуулийн сурагч охин ирж эрэхтэйдээ "Ирхмээ ойлгож байна уу? Гарнууд харагдсан." "Тийм ээ, би ч бас гарнууд харсан. Тавцангийн ирмгээс зүгдсэн байсан биз дээ." "Тийм биз дээ." "Үгүй. Миний харсан зүйлс тэр гарнууд таны хоёр жихийг таглаж байсан." Тэгээд л би юу ч сонсоогүй байх нэ. Хуучин принтер. Энэ амьдралдаа би дахиж хизээч хуучин принтер худалдаж авахгүйгээ амлаж байна. Би их сургуулийн оюутан байсан юм. Бусад оюутнуудын л адил бие даалдгийг зэрэгт ашиглахаар хуучин принтер захаас худалдаж авахар шийдсэн. Амралтын өдрүүд таарсан тул найз бид хоёр Акихабара хаваар элдв зүй сонирхож тэнхэр болсон юм. Хэрэгэлсэн электрон барааны дэлгүүр таарлаа. Тэгээд энд эд зүйлсийн тунд хар цагаанаар хэвлдэг дажгүй принтер болж харлаа. Үнэн ч боломжийн буюу 9800 йен. Мөгүй 8 байгаа биз? Баталгаад хугацаанд дуусаагүй шинэвтер ид байв. Би ч азтай юмаа гэж бодоод л авсан. Ингээд бид орон сууцандаа боцон ирж драйверуудыг суулган тестийн хуудас хэвлэж үзэхээр болов. Би хэвлэх командыг өгчхөд 0 руу явсан юм. Миний найз зурагтаа асан янз бүрийн шоу үзэж эхлэв. Тэгээд хэдэн хормын дараа найз минь хэвэн биш зүйлийг олж харжээ. Хэдийгээр тестийн хуудасч гэлээ принтер бүх цаасаа дуустал хэвлсээр байв. Цааснууд дуусч үжил нэг юм хэвлэхэн зогсов. Тэр принтерийн программыг шалгасан ч хэвийн бос зүйл олж харсангүй. Тэгэд тэр хэвлэгдсэн цааснуудыг харснаа юу гэв. Бүх цаасан дээр нэг эмэгтэй царай хэвлэгдэжээ. Царай нь бүдгэрсэн чиглэн хар нүд, үс, аман сайдар харагдаж байв. Царай нэг л бидэн рүү ширтсэн мэт хэвлэгдсэн байв. Мөн цаас болгон дээрх царайны ховрлууд өөр юм. Үнэхээр ийм зүйлс болж байгаа гэдэгт итгэлтэй болохын тулд дахин нэг тестийн цаасыг хэвлэж үзлээ.
Гэтэл принтер өөрөө чи яагаад намайг шидсэн бэ гэсэн текст хэвлэчихв. Хангалттай. Найз минь дэлгүүрт буцааж өгөхөөр өнөөхийг чинь аваад явсан юм. Харамсалтай нь дэлгүүр аль хэдийн хаасан байж таарад тэр буцаад ирж. Би өрөөндөө принтерийг шүнжэнгөн байлгахыг хүсээгүй тул их сургуулийн клубын өрөөнд аваач гэж найздаа хэллээ. Хэндэн тэр хүсэхгүй байсан ч замдаа юм авч өгөн шүү гэсэнд тэр зөвшөөрөв. Дараагийн өдөр бид их сургууль руу принтерийг авахаар очив. Доод курсын оюутан танхимын гадаа хүлээж байна. Эрхмээ, та хоёр урд шөнө энэ танхимд байсан уу гэж тэр асуув. Түүний хэлснэр бол оюутны зөвлөлөөс хаалган дээр энэ ангид хонж болохгүй гэсэн бичиг наасан байв. Түүнийг бусад оюутнуудаас асуу гэж би зөвлөсөн юм. Би принтерийг буцааж дэлгүүрт аваачив. Худалдагч юун болохгүй байгааг шалгасан ч хэвийн байсан тул буцааж авахаас татгалзав. Би буцааж худалдаж авах уу гэж асуухад 3,000 йенд болно гэсэн тул түүнд хэлсэн үнээр нь өгчихөв. Би их сургуульд буцаж очин нөгөө оюутантай өргөжлүүлэн ярилцлаа. Урд шөнө үнэхээр энэ ангид хүн хонсон хэсгийг асуув. Нөгөө оюутантай цуг оюутны зөвлөл дээр очин тодрууллаа. Хариуцсан хүн надад хэлэхдээ өөр чин цэвэрлэх сургуулийн коридороор эргүүл гэж явдал тэр өрөөнөөс эмэгтэй хүний хашгирах чимээ сонсогдсон байна. Тэр өрөөнд орох гэтэл гэрэл нь ундарч хаалга нь өөрөө төгжигдчихсэн байж. Тэгээд хаалгыг тасралтгүй догссон боловч хэн ч онцгойлгоогүй. Оюутан залуу клубын бүх хүнээс энэ тухай асууж хинч тэр танхимд хоноогоо болж таарсан. Оюутны холбоо хинч тэнд хоноогүйг бүрэн бадалгаажуулсны дараа ангийн цоожийг сольжээ. Тэр шин чухам тэнд юу болсныг би одоо болтол гайхдаг. Хэрвээ принтерийг гэрээсэн гаргаагүй бол сургууль дээр аваачиж орхиогүй бол манайд тэр шин надад юу тохиолдох байсан бол. Шөн дундын хөлийн чимээ. Энэ явдал намайг ажиллаж эхэлсэн эхний жил тохиолдсон юм. Тэр үед би 5 давхар барилгадах орон сууцнд ганцаараа амьдардаг байсан юм. Тэр хавийн орчин тайван нам гүн байдг нь надад их таалагддаг юм л та. Гэхдээ тэр орон сууцнд надад таалагддаггүй нэг зүйл байсан. Шөнийн 3 цагт хэн нэгэн шатаар урууддаг зуршилтай байсан юм. Шүн бүр шатаар уруудаж байгаа хөлийн чимээ сонсогддог юм. Яг тэр хүнтэй нь биечлэн таараагүй ч жаахан хүүхэд байхаа гэж би боддог байсан. Хөлийн чимээ нь яг манай давхар буюу 4 давхарт ирээд зогсчихдог. Би ч нэг айж янз бүр болоогүй, харин тэр чимээнээс нь бүр залхаад байсан юм л та. Тэгээд өнөөх чинь 4 давхарт ирээд чимээг уулах үед нь би маш тайвнаар нойрсож эхэлдэг байсан. 1-7 хоног өнгөрсөн ч өнөө хөлийн чимээ чинь зогсох шин жалгаа. Түг 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 гэдэл яваад байна. Дэлхий цөмөлжихмөр хөлийн чимээ дахиад л сонсогдох. Тэгээд тэр чимээ намайг бүр стресстүүлж эхэлсэн юм. Дараагийн өдөр нь би 4 давхрын өөр нэг оршин суугчтай уулзаж тэр хөлийн чимээний талаар асуулаа. Тэгсэн тэр гараажаар цагаан захтан болох нь илэрхий. Би түүнээс асуугаад тэр ямар ч хөлийн чимээ мэдэхгүй гэдэг юм. Надаас ч төвөгшөөсөн байх л та. Би ч дээшээ шатаар алхаж 5 давхарт гартал дээр нэг хоосон өрөө байна. Хөлийн чимээ сүн центрээс болоогүй байхаа. Миний бодлоор хэнийг нь тоглоод байгаа бол та. Би өрөөндөө буцаж ороод цагаан захтныг сэжиглэж эхэлсэн юм. Тэр шин дахиад л хөлийн чимээ сонсогдоод эхэллээ. Бүр 3 өдрийн турш миний дотор нуугдсан стресс дэлбэрч би тэр хүн рүү чимээг өвэ гэж хашгирчихсан юм. Өртийн эдлэл манай давхар тэрээд чимээг уулчихсан. Би тэгээд очоод хаалганы дурангаар харсан чинь хин жалгаа.
Гэхдээ яг тэр үед л би хамаг би ардсаж нуруугаар хүүд дагаад тавьчихсан. Би тэрийг одоо ч сайн санаж байна. Би ч бүр хурдхан шиг гэрлэн асааж зурагтааж бас асаасан. Тэгээ тэр шөндөө би унтаж чадаагүй. Маргааш өглөө би ажилдаа явхаар гэрээсээ гарч шатаар оруудлаа. Тэгсэн хоёр давхар амьдардаг эмээтэй таардаг юм. Би хэнийгэнд урьдчны тухай ярмаар байсан болохоор түүнд бүгдийг нь ярьж өглөө. Тэгсэн өнөөх эмгэн намайг цочролд оруулсан зүйлийг учрыг нь хэлсэн юм. 20 жилийн өмнө 5 давхарт 4 ам бүлтэйгэр бүл амьдарч байж. Нөхөр эхнэр 2 хүүхэдтэй гэн. 2 хүүхэд, нөхөр эхнэр 2 хүүхэдтэй гэн. Нэг өдөр л нөхөр нь гэр бүлийнхнийгээ бүгдийг нь алахыг оролцсон байгаа юм. Хөө хэрхэн ээж нь охин дүүг нь алахыг хараад гэрээсээ гарч шатаар доошоо гүйж. Гэсэн ч тэр бүдэрч 4 давхрын шалан дээр толгоогоор хүчтэй мөргөн унснаас тэр даруйдан өгчихсэн гин. Тэр цагаас хойш түүний хөлийн чимийн шүн бүр 3 цагт сонсогдох болсон гинлээ. Энийг сонсчоод би айснасаа болж бүр ухаан алдсан гэж. Эргээд ухаан ороход хамгийн түрүүнд байрнаасан явж ажлын газрын хүний гэрт түр хоноглох болсон юм. Тэгэд хэд хоногийн дараа би тэр байрнаас бүр мөсөн нөөсөн юм та. Заримдаа манай давхарт амьдарч байсан цагаан цагтныг ер нь одоо зүгээр байгаа гэж би боддог юм. Видео хурцаг. Ганцаар амьдардаг их сургуулийн оюутан байв. Энгийн орон сууцнд амьдардагч хачин зүйлс хаяа тохиодог. Нэг өдөр хичээлээсэн гэртэн эртэл хогийн сав болон хөшигний байрлал өөрчлөгдчихсэн байна. Тэгээд саяхнаас хэн нэгэн араас дагаад байгаа юм шиг санагдах болсон байв. Тэр үүнээс айсан тул найзтайгаа ярилцав. Хэн нэгэн дагаад байгаа юм болов? Уг нь цагдаад хэлбэл зүгээрч ямар нэг хохирол учраагүй болохоор арга хэмжээ авахгүй байх л та гэж найзтай хэлв. Хичээлдээ явсан огоороо гэртээ нууц камер байрлуулж бүгдийг нь бичиж авсан дээргүй юу? Тэр нь зүгээр байгаа. Хин нэг нь танихгүй хүн гэрт чинь нэвтэрч байгааг бичиж авбал цагдаад хоёулаа харуулхад болно. Нууцаар гэрт орсон хэрэгээр цагдаач хэргийг мөрдөх болно гэж найз нь хариулв. Нууцаар дагагчийг барих зөв арга байна. Ийм л найзууд надад хэрэгтэй. Сайн төлөвлөх үү гэж залуу бодов. Дараагийн өдөр залуу өрөөндөн камер байрлуулж асаан хичээлдэн явлаа. Тэр оройдон гэртэн ирв. Өнөөхөдгээд камерт бичигдсэн байгтаа гэж тэр бичлэг хийхийг зогсоож байхдаа боджээ. Тэр бичлэгийг эхнээс нь тоглоулав. Хэдэн цагийн турш ноцтой зүйл ажиглагдсангүй. Харин оройхон хэрд хутгатай эмэгтэй өрөөнд орохыг харав. Тэр үхтлийн айв. Тэр жижигхийлсэн хоолойгоор найз руухан утсаар залгажээ. Баларч би нөгөө хүнийг бичлэг дээрээс харлаа гэж найзтай хэлв. Тэр бичлэгийг найзтай дүрслэн ярьжээ. Тэр хогийн савыг нээж үзэж байна. Тэр миний хувцсыг үнэрлэж байна. Энэ үлгч нь ч галзуу юм аа. Тэр манай гэрт урд нь зөндөө ирсэн бол та. Энэ бичлэгийг цагдаад өгч хэрэг нийлэх хэрэгтэй баха. Эмэгтэй хувцсны шүгээр орчихлоо. Гарч ирээгүй л байна гэж найзтай үргэлжлүүлэн ярьсаар байв. Тэгтэл өөр нэг хүн өрөөнд орж ирэхийг харав. Тэр өөрөө байлаа. Тэр камер руу ойртон бичлэгийг үзэж байгаа өөрийгөө харав. Тэгэд бичлэг дуусчээ. Удасны нөгөө талд найз нь "Тэгэд юу болсон бэ? Яриач дээ" гэж шавдуулав. Гэтэл найзынх нь аимшигтай хашгирах чимээ гарч пэдхийн унах чимээ гарснаа дуудлага тасарчээ. Найз нь үнэхээр айж тэр тариутан цагтаа дуудлага өгөв. Цагдаа нар оюутныг очсон боловч хэтэрхий оройджээ. Олон удаа годглуулж өгсөн оюутан залуу гэрийнхэн шалан дээрээс олдов. Харин видео камер
хуурцаг хаанаас ч олдсонгүй. Тэднийг худахтай эмэгтэй аваад явчихсан байлаа. Хүний толгой. Намайг ахлах сургуулийн 2 дугаар ангид байхад энэ явдал болсон юм. Сургууль дээрх клубын үйл ажиллагаанаас болж би үхтлийн ядарч гэртэн харин хоолон идчихэд усанд орсон юм. Дараа нь өрөөндөө орж орон дээрээ сул бан унлаа. Тэр дөрөн зөөрмөглөж хөшгөөч хаалгүй унтаадаг. Хөшгөө хаалгүй унтсан нь миний хувьд том алдаа болсон юм. Хэдий ядарсан байсан ч шүн дунд миний нүд гинт нэгдэв. Өрөө тэр үед анир чимээгүй байлаа. Хөшгөө хаагаагүйгээ санаж босоод хаа харгалав. Гинт тааламжгүй байдлыг мэдэрч биеийн хөдөлгөж чадсангүй. Нойрнысаа өвчнөд нэрвэгдэчихүү гэж бодоод хөдлөх гэж хичээсээр байв. Бүх оролдлого үр дүнгүй байлаа. Бие хөдөлгөж чадахгүй байсны хажуугаар нэг хүн намайг ажиглаж байгааг мэдрэв. Би цонх руу харахад өнөө хүн тэр зүгээс харж байгааг би мэдэрлээ. Үхтлийн айсан учир цонхноос харцан салгах гэж оролдов. Хичнээн удаан оролцсон ч би харцаа цонхноос холдуулж чадсангүй. Дараа нь цонхны гадна талдууга зүйлийг олж харав. Хүний толгой байлаа. Гэхдээ би 2 давхарт амьдардаг тул яаж тийм байх боломжтой вэ? Өөр тийшээ харах гэж өчнөө хичээсэн ч нэмэр болсонгүй. Тэр толгой над руу харж байв. Магнан зүсэгдэж, үсэн сэгсэж, дайнд явсан цэрэг шиг цуснаж болсон толгой байв. Яг тэр мөчид би айснаас болж ухаан алдсан. Нэг сэрхэд өглөө болсон байлаа. Тэр өдрөөс хойш би хөшгөн үргэлж хаалттай унтдаг болсон.